За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зангийн аудио бүгдээ хамт байгаа та бүхэндээ талархлаа. Subscribe дарж биднийг дэмжээрэй. Ингээд та бүхэндээ илүү сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно гэдгийг хэлмээр байна. За ингээд манжи үеийн одоо дарлал, манжи үеийн бодлого, манжи үед хүнд гэмт хэрэгтэнгүүдэд тулгадаг байсан 9 эрүү шүлтийн тухай та бүхэндээ мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байгаа. Тухайн үед манжийн 9 эрүү шүлтээс давсан ямар ч хүнд гэмт хэрэг хийсэн этгээд хэрвээ энэ 9 эрүү шүлтийг давах юм бол ямар ч ялгүй болж үлддэг байсан ийм байсан баг. Тэгэхээр манжи үед бол монголчуудын хүү ам 12 сая байсан. Дагаар орох үед манжид. Ингээд манжчин гүрэн 300 гаруй жил захирсны дараа Монгол улсын хүү ам огцон буюу 1 сая орчим боллоо буурсан. Тодорхойлох юм бол 90% буурсан гэсэн. Одоогийн хүү амыг харьцуулахад 3.5 сая хүү амаа бодоход 3-4 дахин ийм хүү амтай байсан баг. Тийм манж дагаар орох үед. За ингээд та бүхэндээ эргээд мэдээлэл рүү оръё. 9 эрүү шүүлтийг хэрхэн яаж нэрлэдэг байсан, 9 эрүү шүүлт хэрхэн явагддаг байсан талаарх мэдээллүүдийг хүргэе л да. За нэгт нарийн торлог модоор жанчих. Нарийн торлог модоор жанждаг байсан юм байна. Энэ нь нэрлэл нь болохоор төвөн гэж нэрлэдэг байсан. Мөн хонх гуйны хэсэгт одоо банцдах 9 эрүү шүүлтийн энэ чавчрах гэдэг нэр төрөлтэй байсан юм байна л да. За мөн хацрыг нь үрж шовтрох маягаар одоо жанчих. Энэ шаахадах нэрлэл нь бол шаахадах гэсэн утгатай юм байна л да. Мөн 9 эрүү шүүлтийн 5 дээр болохоор эргэмхтэй мод буюу сайр чулуун дээр сүгдүүлж байгаад дахимд мод хийж байгаад хоёр үзүр дээр нь хүн гიშгэх. Энэ сараалж гэж нэрлэдэг байсан юм байна. Тухайн үеийн нэршлэн шүү дээ. Мөн хэрэгтнийг 7-оос 9 тупийн дээр зогсоож байгаад хоёр гарын эрхэн уруунаас нь модоор ингээд модноос дүүжлээд тоосхийг нь буюу тупийг нь нэг нэгээр суглан авч ингээд тарчлаан зовоодаг байсан юм байна. Энийг нь дүүжин гэж нэрлэдэг. Мөн дөрвөн мөчийг нь суглах аргагүй одоо хийж цоожилж орхидог байсан юм байна. Энийг нь хөшүүр гэж нэрлэдэг байсан. Мөн 9 эрүү шүүлтийн ан дээр нь за нуруу буюу гуйны зузаан махыг нь хүж ясааж төөнөх буюу зарим нэг кинон дээр та бүхэн хардаг бах төмөр улаасгаж дардаг байсан. Төмөр улаасгаж дардаг. Энийг нь төөнүр гэдэг байсан. Харин 9 эрүү шүүлтийн 9-дөр эрэгтэй бол хөлийг, эмэгтэй бол гарыг нь хавчин шийтгэх. Гэх мэт 9 эрүү шүүлтийг давсан тохиолдолд ямар ч хүнд гэмт хэрэг хийсэн тухайн этгээдийг ял шийтгэлгүй ингэж орхидог байсан байгаамаа. Орхидог байсан баг. За тэгвэл буцаад дахиад мэдээлэл рүү очие манжи үеийн мэдээлэл. Манжууд Монгол хүчгийн тухайн үед хэрэгэлдэг байсан юм. Монголчуудын Монгол хүч, босоо Монгол хүч. Монгол манж хэлэнд ижил гаралтай үг бие биеэсээ одоо авч хэрэгэлсэн үг маш олон байдаг. Маш олон. Тодорхойлох юм бол Монгол хүчгийг манжи үед албан бичиг ингэж одоо гадаад харилцаад бичгээ ингэж хөтөлж явуулдаг байсан. Монголын эзэнт гүрний үеэс эхлэн 1600-аад он хүртэл Монголын соёл хүчтэй нөлөөлж ирсэн. Тодорхойлох юм бол 1400-аас 1600 он хүртэл монгол хэл бичгээр гадаад харилцааны бичгээ хүртэл хөтөлж явуулдаг байсан байна. Ингээд Нурхачаа 1559 оноос 1626 онд манжчин улсыг 1616 онд байдаг баха байгуулсан. Хаан зөрчид хүн Нурхачаа гэдэг бол монгол бичгийг авч өөрчлөөд манж үсгийг зохиосон. Энэ Нурхачаа. Үүнийг хожим нь дахин шинжилж цэг тэмдэг тавьж тодруулсан өнөөгийн манж бичиг. Монгол манж хэлэнд бол ижил гаралтай үг бие биенээс авч хэрэгэлсэн үгсүүд маш олон байдаг. Тэгэхээр манжхан монгол хэлийг амархан сурч байсан гэсэн. Тухайн үед амархан сурч байсан. За ингээд дараачийн хүргэх мэдээлэл бол Монгол улс манжи холбоотон байсан гэж түүх сударт бичсэн байна. Монголын цэргийн хүчийг ашиглан хятадыг дарна гэсэн ийм тал бодлогыг манжууд агуулдаг байсан. Тээж явдаг байсан. Тэгэхээр бие биенийхээ захиргаа манж болон монголчууд эрдэнэс түүхийн өргө харилцаатай. Гэхдээ бие биенийхээ захиргаанд орж хүчрхэх үедээ эзэлж ирсэн ч манжууд Монголыг холбоотно гэж үздэг байсан. Холбоотно гэж үздэг байсан. Учир нь одоо маш олон шорон түмэн ардуудтай хятадууд бослох самуун дэгдэх юм бол манжууд Монголтой холбоотон байж Монголын цэргийн хүчийг ашиглан хятадыг дарна гэсэн дал бодлогыг агуулдаг байсан. Мөн нөгөө тэгүр монголчууд нэг босох юм бол дийлдэхгүй гэдгийг манжи үед мэддэг байсан. Манжууд мэддэг байсан. Энэхүү түүх сударт бичсэн зүйлүүд одоо фантастик хийсэн кинон дээр ингээд гардаг. Та бүхэн ингээд үзсэн бол тэр үед бол манжи үе хэрхэн тусгаар тогтносон энэ бүх зүйлүүд чинь маш товч тодорхой буюу одоо ингээд сэтгэл огшоосон юм зүйлүүдээр кино ингээд хийсэн байдаг. Фантастик.
За тэгвэл Хятадаас монголчуудыг тусгаарладаг байлаа. Монголчуудыг 1900 он хүртэл Хятадаас тусад нь барьж Монголыг цэвэр цустай нүлдэж одоо аюултай цаг тулгарх юм бол дайшлна гэсэн бодлоготой байсан. 1800 оны дунд үе хүртэл буюу Монгол руу хятадуудыг оруулдаггүй. Оруулсаж тодорхой хугацаа ингэж зааж хугацаа идэвхэх юм бол нутаг бацаадаг байсан. Мөн манжийн төр сулрахын ирээр хятад худалдаач тариалчид Монголд маш олон болсон. Борооны дараах мөөгшиг олширсан гэсэн. Төрөнд ороотод ирэхэд бол Монголтой холбоолох бодлого өөрчилж хүн ам олонтой хятадыг ашиглаж барууны империалист гүрнүүдийн эсрэг тэмцэж эхэлсэн. Мөн Монгол нутгийг тусдаа байлгадаг бодлогоо дахиж хараад 1800 оны сүүл 1900 оны их үед хятадуудыг оруулж Монголыг колоничлох бодлогоо байрж эхэлсэн. Манжууд. За тэгвэл манжуу түүхэнд 2 удаа хүчирхэгжиж Алтан улс манжчин гүрнийг байгуулсан. Зүрчдүүд түүхэнд 2 удаа хүчирхэгжиж эзэнт гүрэн байгуулж байсан. Зүрчдүүдийн байгуулсан Алтан улс 1115-аас 1234 онд Сүн улсыг цохон урагш нүүлгээд Хятад улсыг мөхөж 119 жил оршин дотноод их Монгол улсад мөхөөгдсөн гэдэг. Мөхөөгдсөн. Мөн Манжчин улс буюу Дайчин гүрэн 1636-аас 1912 он хүртэл оршин дотнож байсан. Түүний өмнө хожуу Алтан улс нэрээр 1616 онд байгуулагдаж 20 жилийн дараа өвөр Монголыг эзлээд эзэнт гүрний шинжтэй болж Дайчин улс хэмээн нэрлэгдэх болсон байна. Нэрлэгдэх болсон. Тэгвэл манжууд Хятадд ууснаар манжхил устсан. Манжхил устсан. Манжчин гүрэн Хятадыг эзлээд Хятадын нутагт суурьсан. Яванда Хятадын соёлын нөлөөнд орж хятад хэлээр ярьж манжхилээ магтаж улмаар хэл нь устсан гэсэн үг. Хэл нь устсан. Тэгвэл манжчин гүрний газар нутгийн хэмжээ хэр том байсан юм бэ гэж. Манжчин гүрний үед бол түүхэн он цаг үеэс шалтгаалаад манжчин гүрний газар нутгийн хэмжээ 14.7 сая метр квадрат хүрч байсан. Энэ одоогийн Монголын газар нутгаас одоо 9.8 дахин том гэсэн. Одоогийн Монголын газар нутгаас шүү. 9.8 дахин том байсан гэсэн. Тэгвэл манжчин гүрний хүн ам 1700 он хүртэл 80 сая болтлоо буурсан. 80 сая. За тэгвэл хүн ам мөн нэмэлт мэдээллийг хүрэхэд манжчин гүрний хүн ам 1700 онд 80 сая байсан. Манжчин гүрний хүн ам 80 сая байсан бол 1900 оны ихээр 400 сая хүн амтай болсон. Гэхдээ монголчууд 2.5 сая орчим, манжууд мөн тооны хүн амтай байсан. 400 сая хүн амттай хятадуудын дунд манжууд өөрийн ирэхгүй уусч эхэлсэн байдаг. Уусч эхэлсэн тий. Тэгвэл өнөөдөр Хятадд 10 сая орчим манж үндэстэн байдаг гэж ийм тооцоо судалгаа байдаг. Гэхдээ манж хэлээр харилцдаг хүн байхгүй бөгөөд одоо үлдсэн судар бичиг ном тохимол зөвхөн Хятад улсад байдаг юм байна. Хятад улсад байдаг юм. Мөн тэг нэмэлт мэдээллийг хүрэхэд ингээд ирчүүдийн 5 гизэг байдаг шүү дээ. Ингээд гизэг энийг бас зарим нэг ирчүүд бол их гоёо гангараанд игээд хэрэгдэг. Тэгвэл энэ Монгол ирчүүдийн 5 гизэг нь одоо манжаас гаралтай ийм байдаг юм байна. Ингээд та бүхэндээ өнөөдөр маш товч тодорхой манжчин гүрний үеийн бодлого монголчууд тухайн үед хэрхэн оршин дотнож байсан, мөн 9 эрүү шүлтийг давсан ямар ч хүнд гэмт хэрэгтэн ялгүй хоцордог байсан. Мөн 9 эрүү шүлтийг хэрхэн яаж нэрлэлдэг байсан тухай та бүхэндээ мэдээлэл хүргэлээ. Ингээд дараагийн аудио бичлэгээр дараагийн видеогоор та бүхэндээ манжчин гүрний бодлого тухайн үед хэрхэн оршин дотнож байсан, монголчууд тухайн үед ямар бодлого барьж байсан гэх зэрэг мэдээллүүдийг та бүхэндээ дараагийн видеогоор хүргэх болно.